За сайн байцгаана уу? Agli Hot Mongolian podcast-ийн шинэ дугаар эхэлж байна. Манай шинэ playlist Agli Hot Occupations гэдэг байгаа. За тэгээд энд маань бол яг энгийн сайхан Монгол ээж аав нар Австралид яаж мэрэгжлийн ажилдаа оров, ер нь ямар хөө байд юм бэ гэдэг талаар тий Agli нь юу юм, Hot нь юу юм, хүмүүс яг орохоосоо өмнө юуг нь одоо ямар хүлээлттэй байж агаад орсны дараа ямар байд юм гэх мэтчлэн асуултуудаар ярилцж байгаа. Тэгээд өнөөдрийн маань зочин бол маш сонирхолтой. Яагаад гэвэл би өөрөө ч танихгүй. Бусад зочдын маань хувьд бол би дандаа өмнө нь ингээд ер нь мэддэг. Тийм танилцчихсан хүмүүс байгаа. Тэгээд манай эхний оролцогч Огийн маань санал болгосноор манай өнөөдрийн зочин Далай өргөдөн орж ирсэн байна. Тэгээд ямар ч гэсэн 4 хүүхэдтэй маш завгүй байдаг гэдгийг нь бол би сонссон, ойлгож байгаа. Тэгээд тэр завгүй амьдралынхаа хажуугаар гоё цаг гаргаад манай подкастт ирж ярих болсонд маш их гэлааж байна. За та ингэж өөрийгөө танилцуулна уу? За баярлалаа. За намайг подкаста урьж оролцуулж байгаад маш их баярлалаа. За тэгээд намайг Далай гэдэг. Би Австралийн Камбера хотод нийгмийн ажилтан буюу community worker чиглэлээр ажилладаг. За яг одоогийн байдлаар декретний амралтай буюу нэг ээж хүний амралтаа авсан байгаа. За тэгээд нөхөр 4 хүүхдийн хамт ажиллаж амьдардаг. За баяр хүргэе шинэ хүнтэй болсон юм шүү дээ танах тэгвэл тий. Баг нь одоо хэдэн сартай? Одоо 3 сар дөнгөж гараад явж байна. Тэгээ ер нь бол жоохон завгүй л та. Би баг нөгөө юу fourth trimester гэдэг шүү дээ. Эхний 3 сартай байх чинь баг ингээ гидсэндээ байхтайгаа адилхан. Жам үе дээр явж байгаа юм байна. За хамгийн түрүүнд би тэгвэл яг ажлынхаа community worker ажилдаа ороод хэр удаж байна вэ тий энэ ажил дээр ер нь яг юу хийх юм бэ? Миний хувьд бол бүр яг тийм сайн ойлголт байх байгаа. Тэгэхээр гоё яг ингээ өөрийнхөө л харж байгаа өнцгөөс бид хэдэд тайлбарлаж өгвөл. Тий. Ажлын тухай ярихаар яг нөгөө сурсан зүйлээ бас ярихгүй бол бас болохгүй гэдэг. Яг миний үндсэн мэргэжил болохоор би forensic science гэдэг нөгөө нэг гэмт хэргийн газар үүслэг хийдэг, шинжилгээ хийдэг тийм чиглэлээр анх Орсын албаны улсаас сурж исэн. За тэгээд 5 жил тэнд сурч чад Монголд ирж ажиллаад. За тэгээд Монголд ажиллаж авах хугацаанд зөндөө олон төрлийн айлуудаар явлаа. Одоо нэг хэргийн газар үүслэг хийж явж байхдаа зөндөө олон зүйлийг харсан, одоо үзсэн, туулсан. Тэр туулсан одоо нэг туршлага одоо мэдлэг дээрээ би юу бодсон гэхээр нэг манай Монголд сэтгэл зүйн эрүүл мэндийг жоохон хаягдсан байдаг. Тэгээд ялангуяа одоо бид нар шиг ингээд хэргийн газар анх орчиж байгаа хүмүүст ямар төрлийн одоо сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа хэрэгтэй вэ гэдгийг жоохон хайцсан байдаг болохоор Австрали руу би одоо ирж сурахдаа би энд ер нь жоохон хүний төлөө чиглэсэн тийм мэрэгчлэр сурыг. За тэгээд хүний төлөө одоо чиглэсэн тэр мэрэгчлэнд ямар мэрэгжил байж болох вэ гэхэд одоо сэтгэл зүйн эрүүл мэнд, нийгмийн ажилд одоо community worker чиглэлээр энэ сургууль одоо энэ Австралийн Камбера хотод байж таарсан. Тэгээд энэ мэрэгчлэрээ 2019 оноос хойш сурж агаад 2020 он эхний сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлээр курсээ дуусгахдаа нөгөө нэг сургуулийнхаа placement coordinator буюу нөгөө нэг оюутнуудыг байгууллагатай холбож өгдөг тийм ажилтнтайгаа холбогдоод за би энэ чиглэлээр ажилламаар байна. Намайг одоо энэ чиглэлээр ажиллах газар талаадаа оруулж өгөөч гэд хүсэлт тавьсан. Тэгээд тэр хүсэлтийн дагуу манай placement coordinator намайг эндхийн нэг байгууллагатай холбож өгсөн. Тэр нь болохоор Richmond Fellowship гэдэг сэтгцэн эрүүл мэндийн асуудалтай хүмүүс нийгэмд хэрхэн эргэж одоо энгийн хүн шиг амьдрах вэ гэсэн чиглэлээр нь тусламж дэмжлэг үзүүлдэг тийм байгууллагад 2020 онд анх орсон. За тэгээд тэрнээс хойш ер нь бол сэтгэл зүйн эрүүл мэндээр зөндөө олон сургалт одоо семинарт одоо хамрагдаад тэгээд явж байгаад 2022 онд би community worker чиглэлээр яг курсээ дуусгасан. Тэгээд тэр курсээ дуусгачаад би одоо зөндөө олон байгууллагад бас ингээ apply хийгээд мэргэжилтэд ингээ apply хийгээд баг 12-3 газар руу өсөлтөд явуулсан. Тэгээд тэнцэнээс 2 газар интервью хийгээд тэгээд энэ ажилдаа яг хамгийн анх орж исэн 22 оны 4 сард. Тэгээд ер нь бол энэ community сектор өөрөө амар тийм өргөн салбар зөвхөн одоо нөө сэтгцэн эрүүл мэндийн асуудалтай хүнтэй ажиллахгүй. Одоо миний ажилладаг байгууллага гэхэд гэр бүл, үр хүүхдүүд одоо нэг оюутан залуучуудтай хамтарч ажилладаг.
За тэгээд үүнээс гадна нэг aged care буюу хөгшин настай хүмүүсийг асрах чиглэл байна. Youth work гэдэг нэг залуу өсвөр насны хүмүүс 12-оос 25 насны залуучуудыг бас нэг тусалж дэмжих үйл ажиллагаа явуулдаг салбар байна. Тэгээд mental health буюу сэтгцэн эрүүл мэндийн асуудалтай хүмүүс, disability буюу нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бас салбар байна. Тэгээд ер нь бол дотроо маш тийм том өргөн хүрээг хамарсан салбар болохоор аль чиглэл рүү ер нь бол хөрвж ажиллах боломжтой. Тэгээд анх ингээд нөө сэтгцэн эрүүл мэндийн асуудалтай хүмүүстэй ажиллаж исэн болохоор би ер нь бол 2-3 жил ажилласан байсан болохоор за ер нь бол чиглэлээ жоохон өөрчилж үзьегээд 22 онд сургуулаа төгсөхдөө гэр бүл одоо хүүхдүүдтэй ажилладаг салбар руу одоо ажиллах хүсэлтэд явуулъя гэд энэ байгууллагад орсон байгаа. За яг одоогоор Desmid Family гээд боловсролын одоо сайн дурын төрийн бус байгууллагад ажиллаж байгаа. Тэгээд энэ боловсролын төрийн бус байгууллагын одоо үндсэн зорилго нь бол бүх Австралийн сурагч одоо бага насны хүүхдүүдийг боловсролтой болгоё гэсэн урайтай. Тэгээд learn today change tomorrow гэдэг юм бол өнөөдөр сураад маргаашийг өөрчлөх боломжтой гэдэг аюу гоё урайтай байгууллага байгаа. Тийм байна. Тийм. Тэгээд энэ байгууллагатаа ороод ер нь бол би Canberra гээд одоо хотынхоо манайх ингээд 4 том одоо хэсэг region гэж явдаг. Bilcona region гэдэг одоо манай монголоор одоо нэг сонгон хайрхан дүүрэг шиг жоохон хотынхоо баруун хэсгийг хариуцсан тийм гэр бүлийн зөвлөх мэргэжилтнээр ажиллаж байгаа яг одоо юм байдлаар. Тийм. Тэгээд яг миний хийдэг ажил болохоор би гэр бүлийн одоо нэг эцэг эхтэй уулзна. Тэгээд эцэг эхүүдэд одоо сургууль болон одоо энэ нийгмийн хүрээнд тулгамдж буй асуудал юу байна? Тэгээд ямар одоо тусламж хэмжлэг хэрэгтэй вэ? Зарим тохиолдолд зүгээр сэтгэл зүйн зөвлөгөө, emotional support хэрэгтэй байдаг. Зарим тохиолдолд одоо advocacy гэдэг одоо энэ тэнд байгууллагатай холбогдох, уулзах, уулзалтанд нь цуг явах гэдэг маш тийм tailored support буюу одоо нэг хувь хүндээ хүрсэн тийм яг зориулагдсан тийм нэг дэмжлэгийг үзүүлж өгж ажилладаг байгаа. Би яг ингэж асууя бодож байсан байхгүй юу? Сэтгэл зүйчээс юугаараа ялгаатай вэ гээд? Тийм. Би яг ярианаас нь ингэж таалаа зөв. Яг сэтгэл зүйч дээр очих хэрэгтэй хүн үү те? Эсвэл одоо өөр тийшээ одоо төрийн ямар нэгэн агентлаг дээр очих хэрэгтэй, өөр тусламж хэрэгтэй гэдгийг яг тэгэж ангилж яадаг, яг ингээд гол хоолойн дээр нь сууж идэг мэрэгжил гэж ойлгож байна. Тий, ер нь бол яг тийм. Энэ нэг community service гэдэг миний сурсан курс болохоор case management буюу нэг хүний хувийн одоо case одоо асуудал ямар асуудал байна? Тухайн одоо асуудалтанд тохирсон тулгамдж буй асуудалтанд тохирсон тийм зөвлөгөө тусламж үйлчилгээг үзүүлэх ёстой. Тийм болохоор одоо жишээ нь зарим айлчлалд одоо housing crisis гэдэг одоо нэг орон гэргүй болдог ч юм уу. Тийм тохиолдолд homelessness support одоо тийм organization руу холбож өгнө. Тэгээд зарим хүмүүс болохоор одоо нэг domestic violence гэдэг гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүс байвал одоо тэр хүмүүс туслах ямар байгууллага байгаа вэ гэдэг тэрнлүү холбож өгнө. Зарим тохиолдолд хүмүүс чинь өчнөө ингээл нэг байгууллага руу очиод ингээд тусламж өгсөн ч гэсэн заримдаа тэрний өөрсдийнх нь сэтгэл санаанд хүрэхгүй одоо school өөртөө явахаасаа жоохон санаа зовдөг ч юм уу айдаг ч юм уу тухайн тохиолдолд одоо тухайн хүнийгээ одоо эцэг эхчүүдтэй уулзж байгаа шүү дээ. Нөгөө тухайн эцэг эхчүүдийг одоо empower хийх одоо өөртөө ингээд зоригтой хүүхдийнхээ төлөө ер нь бол эхний алхмыг хийх тэр emotional support-ыг бас ер нь бол өгдөг. Тэнгүү чинь одоо Австрали минь ямар амар тийм юу лээ тийм multicultural те зөндөө олон улс орны иргэд байгаа. Тэнгүү чинь хэлгүүгээсээ болоод ч юм уу скол унаагүйгээсээ болоод ч юм уу өөрийнхөө төлөө явж чадахгүй ингээд нэг одоо нэг жоохон хэцүү байдалд орчхоор бид нар ингээд нэг хумигдаад ингээд ганцаараа ингээд суучдаг яг тиймэрхүү байдалд орсон хүмүүс зөндөө байдаг болохоор тэр хүмүүсийг тэр одоо харанхуй одоо байгаа нүхнээсээ гарах ихний алхмыг л хийх тийм emotional support өгчээж одоо тэр хүн чинь за энэ хүн намайг сонсож байгаа юм байна. Би ийшээ гарахад намайг өөр сонсох нэгэн олдно гэсэн итгэл найдвартайгаар одоо дараагийн байгууллага руугаа явах одоо нэг гүүр нь болж өгдөг. Хэрвээ шаардлагатай тохиолдолд бид нараас нэг тухайн байгууллагатай цаг аваад уулзалтанд бас ер нь бол очих боломжтой. Тэнгүүд хүн хажууд нь өөрийгөө сонсоод ойлгоод бүх юмыг мэдсэн хүн хажууд нь ингээд support болоод очихоор тэр хүмүүс нь өөрийнхөө төлөө дуурах илүү нэг ихтгэлтэй болж эхэлдэг байхгүй. Гоё юм аа. Яг зүгээр ингээ хийдэг ажлын тэ нөгөө нэг зорилго ямар учиртай одоо энэ зүйл байгаа вэ гэдгийг сонсоход бол нэрээ үнэн гоё санагдчихэв. Цаашаа хоёлаа яг доктор нь байхад ямар ахаа гэдгийг ухаад ярих гэж бодож байна.
Тэгээд Аха. тэгээд цаашаа орохоос өмнө одоо яг далайгийн хувьд 7 хоногийн өдөр нь одоо буцаа санал одоо бол декреттэй байгаа шүү дээ. Гэтэ ер нь нэгдгээс Мгм. тавтахад яг яаж өнгөрдөг вэ? Одоо за манай ингээд өмнөх дугаарт орсон юу татврын няба охин байгаа хгүй тий. Тэнгүүд өглөө очингуудаа мэйлээ шалгаад тэгээд ингээд одоо байгаа клиентуудынхаа юмнуудын хийм юм чимэгээ төлөвлөгөө нь байждаг. Ажил болгон ч ингээд хоорондоо өөр. Тэр яг Мгм. энэ community worker байхад юу болтог вэ? Өглөө гэрээсээ гараад яг офис дээр очдөг уу, гэрээс ажилладаг уу гэл тэ ер нь нэг тэр Аха. талаас нь сонсъё. За миний ажил ер нь бол амар flexible. Одоо би нөгөө нэг Bilconen region гэдэг одоо хотынхоо баруун хэсгийг хариуцаж ажиллаж байгаа болохоор 7 хоногийн 2-оос 3 өдөр нь офисоосоо үлдсэн 2 юм уу 3 өдөр нь би нөгөө community-д буюу одоо энэ цэцэгтэй одоо дүүрэгтэй ажиллах боломжтой. За тэгээд 7 хоног яаж эхэлдэг вэ гэхээр эхний нэг дэх өдөр бол би офис руугаа явахыг хичээдэг. Ягаад гэхээр нэгд өдөр ихэнх уулзалт, хурал цуглаан болдог. Тэгээд дээрэс нөгөө team leader буюу өөрийнхөө даргатай уулзах боломжтой. Тэгээд бас уулзахаараа нөгөө нэг coaching авах, mentoring авах хэрэгтэй болохоор тэр мэрийгээ бас ярьж мараад тэгээд офис дээр очихороо бусад ажилтан хүмүүстэйгээ уулзна. Тэднэрт ямар асуудал тулгарч байна, хүмүүс ямар асуудлаар ирж байна гэдгээ бас хоорондоо харилцаж биднэрт одоо ямар төрлийн мэдлэг мэдээлэл дараагийн ээлжинд хэрэгтэй вэ гэдгээ бас шийддэг болохоор нэг дэх өдрийг би ер нь бол офис өдөр болохыг хичээдэг. Тэгээд 2 дахоос 4 дахь хооронд би ер нь бол өдрөө сонгох боломжтой. Хэд дэх өдөр би офис дээр очих уу, хэд дэх өдөр би одоо community-д ажиллах уу гэдгээ өөрөө шийдэх боломжтой болохоор дарагтайгаа ярьж агаад ер нь бол би 3 дахь 5 дахьыг community-д ажиллая гэж ярилцдаг. Тэгээд 3 дахь 5 дахь өдрүүдэд хэрвээ би бид нараас нөгөө сургуультай хамтарч ажилладаг байхгүй энэ яа хэсгийнхээ сургуулиудтай 10 сургуулийг хариуцаж ажилладаг болохоор тэр 10 сургуультайгаа уулзах өдрүүдээ одоо тэр 3 дахь 5 дахь өдөртөө зохион байгуулах юм уу эсвэл эцэг эхчүүдтэй уулзах өдөр яг тэр 3 дахь 5 дахь өдрүүдэд бүгэлчдэг. Тэнгүүт одоо би заавал нэг хол офис руугаа хүмүүсийг манайх руу ир надтай уулзахын тулд хол явах хэрэгтэй. Та нар ингэж автобусаар ирэхгүй бол машинаар ирэх хэрэгтэй юу гэдэргээд нэг жоохон транспорт талаас арай илүү амархан гэдэг үүднээс 3 дахь 5 дахьаа community day буюу эсвэл би ер нь бол хүн амьтантай уулзах нь онлайнаар одоо шинэ Zoom-ээр ч юм уу те утсаар байх юм бол гэрээсээ бас уулзч болно. Тэнгүүт гэрээсээ утсаараа зараад эсвэл Zoom-ээр яриад бас уулзах боломжтой. Тэнгүүд 1 дэх, 2 дахь, 4 дахьыг би аль болох офис дээр очие. Одоо нэг коллегуудтайгаа уулзъя, бас нэг networking хий, те хүнлэм чинь бас нэг ярих хэрэгтэй байгаа тэр мэрийгээ ярьцъя. Тэгээд бас нэг community sector гэдэг үүднээсээ бид нараас нэг crisis support үзүүлэх нэг ер нь бол ажлын байрны мессен дээр crisis support биш ирнэ. Бид нар тухайн одоо нэг эцэг эхчүүдийн нэг first point of contact гэдэг нэг хамгийн ихний ярьж байгаа хүн нь болохоор тийм нэг crisis тохиолдсон үед хүмүүс амар их холбогдох боломжтой. Орон гэргүй болчлоо. Би ингээд гэр орноос зүгтаачлаа. Манай нөхөр намайг дарамтлаад би ингээд одоо зүгтаад хүүхдүүдээ аваа гараад ирлээ ч гэдэг юм уу. Тэнгүү чинь ингээд тиймэрхүү төрлийн ярилцлага чинь хүний нөгөө нэг mental одоо health сэтгэл зүйн эрүүл мэндэд амар тийм тухайн яг өдөртөө бол амар draining буюу одоо нөгөө ингээд бүр ингээд туйлдсан тийм мэдрэмж авдаг болохоор тийм хүн дээр тусдаг. Тийм болохоор ер нь бол офис дээр очиж дарагтайгаа debriefing буюу нөгөө нэг эргэж ярилцах, юун зөв болсон, юун одоо болоогүй. Ер нь бол дарагтайгаа эргэж ярилцсанаар буцаад хүн өөрийнхөө нөгөө бодолд ингээд эргэлдээд байгаа зүйлсээ гаргачихаар ер нь бол сэтгэл зүйн эрүүл мэндийг амар дэмжиж тусалж өгдөг. Тэгээд ер нь бол тэр байдлаасаа ер нь бол офис руугаа бас очихыг бас илүү үзнэ хаяал. Тийм тэгээд ер нь бол 7 хоногт би нэгтгэд офис дээр очих юм бол тэгээд 2 дахьд 4 дахьд офис дээр ирэхдээ юу хийх вэ? 3 дахь 5 дахьд би ингээд community-д байх юм бол одоо гэрээсээ ажиллаж явах юм бол хин хинтэй уулзах юу хийх гэдгээ төлөвлөд явцдаг. Тэгээд өөр ямар нэгэн одоо манай байгууллагаас ямар нэгэн сургалт семинар байх юм бол бас оролцоорой гэж нөгөө имэйлүүд явуулна. Тийм болохоор бас тэр мэрийгээ бас нэгтгэхдээ бас зохицуулаад явах боломжтой байгаа. 2 4 офистай гэхээр юу хийх вэ? Бүр нэг ойлгохгүй юм байна. Энд офис дээр сухаар одоо өөр хүмүүс л дээ за IT-гийнхан бол дээ кодоо бичих юм уу тиймэрхүү. Яг actually мэдээж нөгөө нарийн детальны хувь хүний кейс энэ төр бол хуваалцахгүй бах те. Гэхдээ яг үйлдэл гэхээр яаж харагдах вэ? Мэйл дээр илүү их ачлах уу?
Ер нь бол аль аль нэг одоо мэйл дээр ажиллана. Тэгээ бид нар нөгөө хүмүүстэй уулзж байгаа болохоор нөгөө жижигхэн кейс ноут гэдэг одоо тухайн хүнтэй уулзахдаа юу ярьсан, юуны тухай ярилцсан, одоо дараагийн авах арга хэмжээ нь юу байгаа бэлээ. Эргээд одоо follow up meeting гэж бас хийх болохоор тэр хүмүүстэй уулзахдаа дараагийн уулзалтан дээр юу юуг одоо нөгөө төлөвлөх үгээд тэгж ярина. Дээрээс нь нөгөө имэйлээр болохоор нөгөө нэг бид нар сургуулиудтай хамтарч ажиллаж байгаа нь одоо тухайн эцэг их бид нар дээр ирж байгаа хамгийн гол үндсэн шалтгаан нь нөгөө боловсролын чиглэл болохоор бид нар сургууль дээр нь ямар нэгэн асуудал болж ийнө одоо буллинг болж ийнө эсвэл одоо тухайн сурагч одоо аутизмтай ч юм уу эсвэл хөгжлийн ямар нэгэн хоцрогдолтой оюуны бэрхшээлтэй бол одоо тухайн чиглэлийг нь одоо сургууль нь яг тухайн чиглэлийг нь хариуцаж нэг support өгж гинөө тусламж хэмжээ үзүүлж гинөө үгүй бол яаж одоо сургуультайгаа ярилцаж тэр чиглэлийн тусламж хэмжлэгийг одоо эцэг их өөрийнхөө хүүхдэд авахыг гэдэг чиглэлийн мэдээллийг хоорондоо ярилцах болохоор тэр чиглэлийн мэдээлэл бас амар их бэлдэнэ. Нэг яг одоо ингээд уулзж байгаа нь ингээд case support юм шиг хэрнээ бид нар ингээд нөгөө бүх төрлийг хариуцаад одоо эрүүл мэндийн салбар руу хаяа орно, хуулийн салбар одоо нэг машин тэрэгнээсээ болоод юу лээ хурд мурт хэтрүүлээд одоо өр төлбөрт орсон бол тэрийг нэг мөнгө төлөхгүйгээр бас шийдэх боломжтой байдаг. Эндхийн Австралийн иргэдэд тэнгууд тэр чиглэлийн хариуцах эсвэл youth work гэдэг хүүхдүүдэд нь ямар нэгэн одоо community-та нэгдэх бусад одоо залуучууд хүүхдүүдтэй уулзах тийм тусламж дэмжлэг хэрэгтэй байна уу гэсэн тийм зөндөө олон мэдээлэл хуваалцах болохоор тэр мэдээллийнхээ одоо юмнуудыг ажил дээр ирж одоо юу хэвлэж бэлдэж аавна одоо уулзахтаа нөгөө нэг эцэг эхчүүдэд харуулна. Тэгээд одоо улирал болоо ер нь бол янз янзын тийм community service үйл ажиллагаа явагддаг байхгүй. Одоо шинэ multicultural хүмүүст одоо шинэ юу multicultural day гэдэг ингээл тухайн энэ Австралид ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар байгууллага байна гэдгийг танилцуулах өдөрлөг ч юм уу. Эсвэл нэг сургууль дээр homeless буюу одоо орон гэр бүл хүмүүст зориулсан тусламж үйлчилгээг ингээд нэгдсэн нэг дороос авах боломжтой. Одоо монголоор бол нөгөө нэг цэгийн үйлчилгээ гэдэг шиг тийм үйлчилгээ үзүүлдэг тийм өдөрлөг ч юм уу. Эсвэл зүгээр л сэтгэл зүйн зөвлөгөөг үнгүү хаанаас авах вэ? Одоо тгээс 5 насны хүүхдүүдтэй эцэгчүүд энд бол сэтгэл зүйн зөвлөгөөг хаанаас авах боломжтой? Одоо сургууль сурж байгаа оюутнууд бол сургуулиасаа бас авах боломжтой. Ажил хийж байгаа бол ажлын байгууллагаас Employee Assistance Program гэдэг EAP гэдэг сэтгэл зүйн зөвлөгөө үнгүү авах боломжтой тийм зөндөө олон чиглэлүүд болохоор тэр олон мэдээллийг одоо нэг хүн одоо мэдээл одоо хүн одоо Google дээр зарим хүн бол Google дээр олчихно л доо. Тэнгүү зарим хүн чинь хэлгүүгээсээ олоод ч юм уу эсвэл нэг sensory асуудалтай одоо харах боломжгүй, сонсох боломжгүй тийм vision impairment болсон хүмүүс чинь заавал хүнтэй уулзчаа тийм мэдээллийг авах боломжтой байдаг болохоор тийм чиглэлийн ерөнхий мэдээллийг ерөнхийдөө хаана юу болж ийн гэсэн нэг updated одоо яг одоо өнөөдөр юу болж ийн маргааш юу болж ийн гэсэн л яг цаг үетэйгээ хөл нийцүүлж залгасан тийм мэдээллийг бид нар ер нь бол ерөнхийдөө мэдчихвэл одоо бидрийг одоо зорж ирж байгаа хүмүүстэй уулзахдаа ямар төрлийн зөвлөгөө мэдээлэл үзүүлэх боломжтой гэдгээ ер нь бол одоо нэг өөрчлөлтийн байдлаар бэлтгэдэг. Дээрээс нь одоо манай байгууллагч нь боловсролын байгууллага болохоор Learning for Life гэх scholarship support өгдөг. Scholarship гэдэг нь чинь нөгөө тэтгэлэг. Тэгээд хүмүүс болохоор ингээд энэ тэтгэлэг ингээд нэг академикаараа амар супер дупер одоо A сурсан тийм хүүхдэд өгдөг үгэнгүүд манай байгууллага болохоор тийм биш. Одоо бид манай байгууллагаас өгж байгаа энэ жижигхэн одоо жилд бол нэг $500 орчим долларын тэтгэлгийг нэг хүүхдэд өгдөг. Тэнгүүд энэ тэтгэлэг нь болохоор equity scholarship буюу одоо нэг тэгш байдлыг хангах зорилгоор өгж байгаа scholarship. За тэгээд энэний үндсэн зорилго нь болохоор хүүхд сургуультай явахдаа нэг өдрийн хоол байхгүй ч юм уу эсвэл сургуулийнхаа uniform буюу дүм төцийг авах мөнгөгүй ч юм уу, утлыг авах мөнгөгүй ч юм уу. Тийм хүүхдүүдэд тийм хүүхдүүд чинь нөгөө сургууль дээр очихоор би ингээд бусдаас ялгараад сургуулийнхаа хувцсыг өмсөж чадахгүй эсвэл өдрийн хоолой гаргаад идэж чадахгүй хараа тэрнээсээ болоод ичвэртэй байдалд орно. Бусдаас ингээд тусгаарлагдана. Тэгэл бүх юм нь ингээд бусдаас тусгаарлагдаад ингээд ичрэхээр хүүхэд нийгмийн харилцаанд орж чадахгүй болдог. Тийм болохоор тэр ихний одоо нөгөө barrier буюу ихний саад бэрхшээлийг одоо манай байгууллага энэ тэгш бусыг арилгах тийм юм тэтгэлгээр арилгая гэсэн тийм зорилгоор тэр $500 орчим тэтгэлгийг хүүхд болгонд өгдөг. Тэнгүүд ямар
хүн одоо манай энэ тэтгэлгээ авах боломжтой вэ гэдгийг бас бид нар нөгөө шийдэх болохоор тухайн хүмүүстэйгээ уулзж байхдаа хэрвээ энэ хүн манай тэтгэлгийг авах хэрэгтэй гэж үзэх юм бол бид нар одоо тухайн тэр тэтгэлгийг санал болгоод та одоо энэ 2 хүүхэдтэй юм байна. Сургуулийн насны 2 хүүхэдтэй юм байна. Танд энэ тэтгэлэг хэрэгтэй юу? Хэрэгтэй гэвэл бид нар ингээд таны холбоод одоо бүртгэлийн одоо өөрсдөө систем дээр оруулаад тэгээд та ингээд цааш үргэлжлүүлээд явах боломжтой гэдэг. Тэгээд тэтгэлэгт хамрагдж байгаа тэр хүүхдүүд маань манай байгууллагаас mentoring support авна, career coaching авна. Тэгээд шаардлагатай тохиолдолд одоо нэг их сургуулиуд руу холбож өгнө. Дээрээс нь tertiary scholarship гэдэг нэг хэрвээ ихтэйд боловсролын сургууль үргэлжлүүлж сурах юм бол тэрэн дээр нэг жилийн нэг 2000 орчим долларын бас нэг тэтгэлэг бас олгодог байгаа. Тэнгүүт нэг жилд 500 гэдэг нэг хүүхдэд 500-ийн гү чинь 2 3 хүүхдэд айлчин жилд 1500 орчим доллар болчин. Тэгээд тэрнгээр сургуулийнхаа одоо нэг дөрөв тувцаа авдаг ч юм уу, гутлаа авдаг ч юм уу. Эсвэл хэрвээ үнэхээр шаардлагатай гэж үзвэл бас нэг extracurricular activity гэдэг хичээлээс гадуурх бас үйл ажиллагаанд бас орцуулах боломжтой байдаг. Зарим тохиолдолд одоо шатар ч юм уу, төвлөрдөр хуур ч юм уу, карате ч юм уу. Одоо нэг аутизмтай ийм ADHD-тэй хүүхдүүд чинь нэг sensory тийм нэг биеийн одоо хөдөлгөөний юм амар хийх хэрэгтэй байдаг. Тэр нь илүү нэг одоо сэтгэл зүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэдэг болохоор одоо карате, жижитсу, жудод явдаг хүүхдүүд ах юм бол тэр тэтгэлгийн мөнгөө тийм юмдаа бас зарцуулах бас боломжтой гэдэг. Ер нь бол бас зөндөө олон талыг ингээ хариуцж байгаа болохоор тэр зүйлүүдээ бас нэг бичгээр бас бэлдэх хэрэгтэй гэдэг. Гоё маа. Сонсоодсэн чи бүрэн дээрээ. Wow, for so meaningful. Одоо тэгээд юуны хувьд яг яаж харагдах вэ? Community-тэйгээ ажиллаж байгаа гэсэн шүү дээ, тий? Одоо жишээ нь 3 дахь 5 дахь та. Тэгээд ингээд нэг уулзалт боллоо гэхэд эхлээд яг бас тэнд ингээд процесс яаж явагдах вэ? Хүнийхээ яриаг сонсон ч юм уу тий асуун. Би одоо сая ингээд яриагаа сонсож байхдаа баг нөгөө эмнэлгийн байгууллагаар бол emergency ambulance юм байна да гэж бодлоо. Ер нь л яг тий ингээд хамгийн тулгамдсан хэцүү байгаа дээр нь очиод тухайн үед яг хэрэгтэй байгаа дэмжлэгийг өгөөд тий эсвэл эмчилгээ гэхүү тий өгөөл тэгэл ингээд дараагийнхаа яг ингээд нарийн мэрэгсэн газрууд руу нөгт юм байна тий. Тэгэхээр яг нэгэн удаагийн уулзалтын хувьд гэвэл ер нь бас яаж явагдах вэ? Одоо өөрийгөө яаж бэлтэх үү? Адилхан одоо community worker-оор ажиллахыг хүсэж байгаа ч юм уу тий. Эсвэл ингээд Монголд бас ийм мэрэгжлийн хүмүүс нийгмийн ажилтан тий байгаа штэ. Тэгэхээр тийм хүмүүс энэ төр сонсож байгаа болвол яг яаж явагддаг вэ? Яг нэг удаагийн уулзалт гэх юм бол ихэнх тохиолдолд тэр хүмүүс уцаар надтай эхэлж холбогдно. Нөгөө эхлээд уцаар холбогдохдоо яг ямар одоо шаардлагатай зүйл байна гэдгээ урьчилж бараг л ярьсан байгаа байх. Тэгэх юм бол ер нь бол тухайн уулзалтын дэрэгтээ одоо housing support одоо тэр хүн ажилгүйх юм бол ажилд орох ямар нэг ажилд оруулж өгдөг газрууд руу яаж холбох вэ? Эсвэл орон гэргүй болсон байв гэвэл яг тэр тухайн чиглэлийн үйлчлэл үзүүлдэг байгууллагууд ямар байгаа вэ гэсэн ерөнхий байж болох магадaltaй тийм мэдээллүүдийг нэг фолдерт хийгээд авч очино. Тэгээд ер нь бол манай байгууллага хаач уулзахад ер нь бол open. Одоо зүгээр парк дээр очиод тий гуамтан байхгүй одоо тоглоомын талбайтай зүгээр гадаа байгаа нэг тийм парк дээр очиод ярилцах бас боломжтой. Эсвэл хүмүүс дэлгүүрийн одоо нөгөө кофе шоп дэлгүүр дотор том моол дотор байгаа кофе шоп дотор бас очиод уулзах боломжтой. Бид нар чинь зүгээр ингээл хувцас хүмүүс ч болохоор тэгж нэг бусдаас ялгархгүй. Community worker гэдэг чинь өөрөө яг найз уулзж байгаа юм шиг харагдаж байна шүү дээ. Тийм тухайн хүндээ бас нэг хүмүүс чинь би одоо ингээд нэг төрийн байгууллагын хүнтэй уулзж байгаа энэ төр гээл нөгөө энэ тэнд офис руу очихороо нэг тийм амар айдастай очдог. Тийм болохоор тэр айдсыг байхгүй тэр айдас чинь өөрөө бас л нэг саад бэрхшээл болж байгаа учраас тэрийг байхгүй болохын тулд хаач уулзаж болно. Гэхдээ гэрт нь очих бол зөвшөөрөхгүй. Яагаад тэгэхээр орон гэрт нь очих юм бол тодорхой хэмжээний эрсдэл одоо ажилчдад үүснэ гэдэг учраас гэрт нь очихгүй бусдаар бол хааж уулзах боломжтой. Офис дээр уулзаж болно, гадуур уулзаж болно, сургууль дээр бас уулзаж болно. Хүүхэд нь айл сургуульд явж байгаа тухайн сургуулийн бас нэг уулзалтын өрөөг нь ашиглаад уулзах боломжтой. Тэгээд уулзалтандаа очин нөгөө хүмүүс маань нэрэн тэгээд шаардлагатай тохиолдолд орчуулагчийн тусламж авна. Case service гэдэг translation and
marketing service гэдэг энэ нэг засгийн газраас өгж байгаа тэр сервисийг манай байгууллага ашигладаг. Тэгээд тэр хэрвээ шаардлагатай бол бүгэлдсэн байнгут одоо Африк хэлтэй ч юм уу, хятад хэл ч юм уу тийм хэлийг захиалаад тэгээд уулзалтаа явуулна. За тэгээд уулзалтан дээр яг юу ярих вэ гэхээр ихэнх одоо эцэг эхчүүд маань хүүхдийнхээ нэг боловсролыг яаж дэмжих талаар асуулт асууна. Одоо миний хүүхэд одоо сургууль дээр буллинг дүрстэй байна. Хүүхдүүд одоо дээрлэхэд байна. Би яаж одоо тусламж хэмжлэг үзүүлэх вэ гэдэг тэнгуү чинь тухайн талаар ярилцсан. Зарим хүмүүс одоо ажилгүй болчлоо гэх юм бол одоо хаашаа явсан, хинтээ уулзсан, дараагийн алхам нь ямар алхам байж болох вэ? Ямар одоо саад бэрхшээлүүд байна? Тэр саад бэрхшээлүүдийг яаж давж гарвал илүү амархан байх вэ? Гэт нэг яг нэг 2-3 асуудлыг ерөнхийдөө барьж аваад ер нь аль нь л яг тулгамдж гин гэдгийг барьж аваад тэнцэнээсээ цаашгаа үргэлжлүүлж ярилцдаг. Одоо шинэ нэг ээжтэй уулзсан. Тэгээд тэгсэн чинь хүүхэд нь сургуультай нэг бүлийн дүрстэд одоо нэг хүүхдүүд ингээд дээрлэхэд байна. Тэгээд би ингээд хүүхдүүд дээрлэхэд байгаа болохоор нь одоо харьяа сургууль буюу харьяа улсын сургуультай тийм дээрлэхэлтэнд үеийнгийн хүүхдүүдийн дээрлэхэлтэнд өртөөд байсан учраас хувийн сургууль руу оруулсан гэдэг. Тэгээд хувийн сургууль руу орсон чинь тэр бүлинг бол зогсоогүй. Тэнд бас л адилхан л өөр хүүхдүүд бас гарч ирсэн. За тэгэнгүүт дээрэс нь нөгөө хувийн сургууль болохоор төлбөртэй. Тухайн ээж маань энэ тийм Centerlink support буюу нэг халамжийн системээс нэг төлбөр ингээд халамжийн мөнгө аваад явдаг байсан боловч одоо нэг хувийн сургуульд явчихаар төлбөр мөнгө нэхэлдээд эхэлсэн. Тэгээд ингээд өөр төлбөрийн дарамтанд ороод эхлэнгүүд ингээд яхаа мэтлээ болоод overwhelming болоод тэгээд яах вэ гэж л ирж байгаа байхгүй. Уул нь бол тэр хүн чинь бол ингээд хүүхдүүдээ төдөөс өдөө хүртэл ингээд сургуульд ортол явцсан хэрэг чинь уул нь бол өдөр тутмын амьдралаа ингээд менеж хийх чадвартай байхгүй юу? Зүгээр тэр хэсэг хугацаанд хүн ингээд нэг жоохон ингээд нэг дарамтанд ороод ирэхээр юмыг ингээд эрүүлэр сэтгэх нь арай болоод ингээд яана би болохгүй, би чадахгүй гэсэн тийм бодолтой ингээд хомигдчихдаг. Тэнгүүд бид нар уулзаад одоо нэг яриаг нь жоохон цэгцлээд бодлын жоохон цэгцлээд ингээд за нэг ихний алхам нь юм байвал зүгээр юм болов гэд нэг гаргалгааг нь гараад өгчөнгөө тэр хүмүүс ч өөрсдөө ер нь бол асуудлыг аваад явах чадвартай л хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээд тэр ээжтэй уулзаад ажилд орох талаар ярилцаад бас нэг тодорхой жижигхэн нөө CV-г нь бас хоёулаа хараад за ямар байвал зүгээр юм бол энэ хүмүүс ямар төрлийн чадварыг хайж байгаа хүмүүс одоо тэр CV-н дээр байвал чухал юм бол энэ төргээд жижигхэн зүйлийг ярилцаа. Би бол тийм мэрэгжлийн career coach хүн биш болохоор тэр талын мэдлэгийг бол өгөх боломжгүй. Тэнгүүд яг хоёулаа CV-гээ хоёулаа харъя. Тэгээд ингээд ажил хайдаг ямар сайтууд вэ? Indeed, Seek. Одоо тэгээд ажилд оруулж өгдөг ямар газрууд ингээд ганц 2 газрыг ингээд лист дараалтанд нь оруулаад тэгээд бас сургуулаас нэг юм хувийн сургуулиуд ч бас дотроо нэг тэтгэлэг өгөх боломжтой. Санхүүгийн financial hardship тийм байгаа хүмүүстээ бас тусламж хэмжлэг үзүүлдэг болохоор сургуулаас өгч байгаа ямар тусламж хэмжлэг байна, тэтгэлэг байна. Сургуулаас гадуурх одоо улсаас өгж байгаа халамжаас тийм тусламж хэмжлэг байна. Бүгдээрээ ерөнхийдөө судлаад за ийм юм тэр хүний өмнөөс асууж өгнө гэсэн үг үү те сургуулаас нь тэр хүн өөрөө очиж асуух уу? Үгүй. Бидний зорилго ер нь бол тогтоох уу? Ер нь бол үгүй. Бидний зорилго болохоор тухайн хүнийгээ empower буюу empowering гэж амар ярьдаг шүү дээ. Бид нар чинь тухайн хүнийгээ ер нь бол чадварчуулж тэр хүн чинь бид нар одоо би ингээд бүх юмыг өмнөөс нь хийгээд өгч болно л доо. Би бол одоо нөгөө сайхан сэтгэлийнхээ үүднээс хийгээд өгчий гэх тэнгуү чинь тэр хүн чинь буцаад дараагийн ямар нэгэн асуудал төр бүдрэхээр буцаад бид нар руу ирнэ гэсэн үг шүү дээ. Чи хүн болгоно л өөрийн гэсэн юм. Тий, өөрийг нь илүү чадварчуулах юм дээр илүү одоо фокуслах юм. Тий. За, энэ бүр үнэн гоё одоо ингээ утга учиртай тий ингээд хийж байгаа ажилласаа ингээд нэг хэцүү өдөр тохиолдсон ч гэсэндээ за хүн тусалж байгаа юм чинь гэдгээр ингээ амар гоё ажил байна. Одоо тэгээд энэ ажил руу яаж ордсон бэ? Орохын тулд ямар шаардлагууд байдсан бэ? Тэр талаар хоёлаа ярилцъя төхөө. Яг хоёлаа анх ажилд ороход бол миний ойлгосноор сургуультаа сурч исэн. Тэгээд сургуулаас нь бас ингээд дэмжиж нэг байгууллагт орсон учраас тэндээсээ хоош ингээд ороход 10-аас 12 газар руу аплайдаад 2 ярилцлага авсан гэдэг миний хувьд бүр амар богино хугацаа. Тэгээд маш бага цөөхөн аппликейшн явуулсан гэж харагдаад байгаа хгүй. Ер нь бол ингээд дунджаар зарим хүмүүсийн 2-оос 4 сар энэ төр аплайддаг тий. За тэгээд тийм дунд яг хэдэн аппликейшн баг нэрээ өдрийн 12-оос 13-ыг явуулж байгаа шүү дээ.
Ааха. Тэгэхээр яг далайгийн хувьд ингээ ажил хайж үзэж явах үед яг шалгуур нь ийм юм байна да. Одоо би өөрийгөө яаж бэлтжээв те боловсрал талаасаа тэгээд бас туршлага талаасаа яг одоо Австралид энэ community worker ажилд орохын тулд юу хэрэгтэй болдог вэ? Community worker хийхийн өмнө нөгөө нэг mental health support worker хийсэн байхгүй. Тэр чинь хоёулаа хоорондоо харилцаа уялдаатай тийм мэргэжлүүд байгаа. Тэнгүүд ер нь бол mental health support worker ажилд орохын тулд хийсэн зүйлүүд маань бүгд энэ community worker тэрэг болсон. За тэнгүүд яг юу хэрэг болсон бэ гэхээр би mental health буюу нөгөө сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлээр сурж исэн. Тэгээ сурж байхдаа дадлага хийгээд ажилд орсон гэсэн үг шүү дээ. Тэгээд ер нь бол яг энэ чиглэлээр ажлын support worker чиглэлээр ажлыг гэвэл заавал тийм одоо супер дупер мэргэжлээ байх шаардлагагүй гэж үздэг. Яг тэгэхээр эн чинь зүгээр нэг сертификат 4 level байгаа хгүй. Тэнгүүч ер нь бол нэг амар одоо мастер ч юм уу доктор ч юм байх шаардлагагүй. Тийм болохоор хамгийн ихэнд шаардсан зүйл нь болохоор first aid certificate. Хүнтэй ажиллаж байгаа учраас заавал тухайн хүнд анхан шатны тусламж үзүүлэх чадвартай байх хэрэгтэй. Тэгээд энэ тийм нөгөө нэг National Disability Insurance Scheme гэж яддаг хгүй. Одоо халамжийн системийн тийм 30 минутын онлайн сургалт хийдэг. Тэр онлайн сургалтанд суух хэрэгтэй. Тэгээд Австралийн жолооны үнэлгээтэй байх хэрэгтэй. За тэгээд энэ дээрээ одоо бас бусад жижиг сажиг одоо сургалт юунд семинартаас хамрагдсан байх хэрэгтэй. Одоо жишээ нь хэд бүтээгдэхүүнийг одоо үрсүүлэгчид өгч сургалт ч юм уу medication training гэж байна. Тэгээд mental health crisis support гэдэг одоо mental health first aid гэдэг одоо нэг яг тийм crisis орсон үед хүнд яаж тусламж үзүүлэх вэ тийм сургалт байна. Тиймэрхүү чиглэлийн сургалтуудад ер нь бол тийм жижиг сургалтууд нь буцаад тухайн хүндээ амар их мэдлэг олгож байгаа болохоор тийм төрлийн жижиг сургалт семинаруудыг ер нь бол аваад явж явах хэрэгтэй. Тэгээд яг одоо community workers-аар ажиллахын тулд ер нь бол Diploma of Community Services сурсан. Тэнгүүд яг энэ чиглэлээр ажиллаад сурчаад тэгээд төгсөхдөө ер нь бол apply хийхэд бол ер нь бол яг л энэ нөгөө нэг mental health support worker-аар ажиллаж исэн туршлага маань ер нь бол амар их хэрэг болсон. Яагаад тэгэхээр тэнд ажиллахдаа нөгөө сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалтай хүмүүстэй ажиллаж исэн байна. Ер нь бол бас л бүх төрлийн л мэдлэг мэдээллийг надад өөрөө ч мэдгүйгээр ер нь бол сургаж исэн юм байлээ. Тэгээд тэр нь бол суур болсон болов гэж би ер нь бол бодсон шүү дээ. Бакалавр сурсан мэргэжил нь тэгээд Монголд ажиллаж исэн бол яг одоо ингээ харьцуул нэлээд хүнд байна тий. Тий. Тэгэхээр энэ тэр туршлага юу хоёр нь тус болсон уу? Ер нь бол жоохон салангад уу? Ер нь бол тус болсон. Яг тэгэхээр би нөгөө нэг хэргийн газрын үүслэг гэдэг ер нь бол одоо нөгөө нэг баячуудын хотхноос нөгөө нэг гэр хорооллын байж болох бүхэл айлаар ер нь бол ороод үзсэн байгаа байхгүй юу. Тэнгүү чинь ихтнээ баян байсан ч ар гэрийн асуудалтай айлууд байна. Тэгэл хэрэг төв болно. Тэр айлд чинь очино. Амьдрал ер нь бол ямар ч байх боломжтой гэдгийг харсан. Тэгээ дээрэс нь яг нөгөө хэргийн газрын үүслэг хийж ийн гэдэг утгаараа би нөгөө нэг одоо бусад хүмүүсийн харж байгаагүй тийм зүйлүүдийг одоо харсан байхгүй одоо шинэ нас орсон хүн дээр очсон, хүүхэд нас орсон хэрэг дээр очсон ч юм уу. Тэнгүү чинь тухайн юмнууд чинь ингээд яг ажиллаж явах үедээ ингээд надад ингээд нэг жижигхэн ингээд сэтгэл зүйн асуудал болоод үлдсэн юм шиг хэрнээ ингээд намайг буцаад одоо ингээд сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлын хүнтэй ажиллах одоо нийгмийн ажилтнаар ажиллахад намайг тийм resilient болгож өгсөн байгаа байхгүй одоо тийм төвчээртэй. Тийм. Тэгэхээр ер нь бол би ер нь бол тэндээс авсан туршлага мэддэг бол надад бол одоо хэрэг амар хэрэг болж байгаа гэж боддог. Тэгэхгүй нөгөө нэг одоо өөр чиглэлээс одоо энэ чиглэл рүү орж ирсэн хүмүүст бол амар одоо шинэ санхүү ч юм уу эдийн засгт чиглэлээс ийшээ орж ирэх юм бол нөгөө нэг тийм төрлийн мэдээлэл гүрхээ улмаас burn out болох магадлал амар их юм шиг санагдсан. Яагаад тэгэхээр тий энэ чиглэл чинь байнгын тийм хүмүүсийн ер нь бол болохгүй байгаа бүтггүй хүн хизээч тийм сайхан happy байх үедээ бид нар дээр ирэхгүй л ахгүй ер нь бол асуудал тулгарлаа надад тусан ч хэрэгтэй гэж л ирж байгаа учраас ер нь бол тэрэнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тий тэнгүүт хэрвээ санхүү эдийн засаг өөр чиглэлээс орж ирэх юм бол тухайн чиглэлийн одоо нөгөө мэдээлэл байхгүй болохоор өөрөө давхар нөгөө burn out болоод өөрөө нэг
compassion fatigue гэж яддаг байхгүй. Хүнийг ингээ инэрн хайрлах сэтгэлээсээ болоод энэ нүг бүр ядаргаанд орчиж байгаа байхгүй юу. Тэнгүүд тэр хүн чинь ингээд буцаж нөгөө нь ажилд орохоос ингээд нүг ажлаас хашрах хам шинжтэй болно тий. Тэгэхээр ер нь бол бас миний өмнө нь ажилласан мэргэжил амар тусалж байгаа гэж би бодож байгаа юм байна. Гэхдээ яг зүгээр яг тэр ажилдаа зөвшөөрөгдөд орохын тулд жишээ нь би тэ одоо ингээд шал өөр ажил хийж байгаа орой гэх юм бол саяны дурдсан тэ нөгөө богино хугацааны сургалтуудыг хийх нь first aid-тэй байх нь байна. Сертификаттэй байх хэрэгтэй юм байна тий. Certificate for тийм байхад ер нь бол гэхдээ apply дах боломж нь үүсчихэж байгаа юм байна тий. Тий. Одоо нөгөө яг орсны дараа гол юм эхлээд байна уу? Тий. Ер нь гол сорилууд нь тий. Одоо миний бодлоор бол манай Монголоос ирж байгаа хүмүүс ялангуяа одоо хүүхдтэй одоо ээж аавууд бол энэ чиглэлээр асчлахад бол асуудалгүй. Ягаад тэгэхээр хүүхдтэй учраас нэг бид нар чинь өөрсдөө мэдэхгүй л болохоос хүүхдтэй учраас time management гэдэг юм амар чухал сурцсан байгаа. Reliable буюу одоо нэг хариуцлагатай байдлыг бүр амар сурцсан байгаа байхгүй юу? Тэр мэрэгжил энэ одоо тэр чадварууд чинь энэ мэрэгжил бас амар хэрэг болдог. Тухайн одоо нэг CV бичлэгтээ одоо жишээ нь reliable те time management яаж хийсэн гэдгийг интервью дээрээ баталж харуулж чадах юм бол ер нь бол за энэ хүн те хүүхдээ менеж хийж гин одоо бусад амьдралын бүх юмыг менеж хийж чадна гэдэг чинь ер нь бол нийгэмдээ ороод бусад хүмүүстэй адилхан л тусламж үзүүлээд явах ер нь бол чадвартай гэсэн нөө суур чадварыг л ер нь бол юу сурцсан байгаа байхгүй юу. Тэгээд яг ороод эхлэхээр бүр амар тийм нэг чаленж бас биш ээ ер нь бол сурж явахдаа өдөр тутмын амьдралд орж исэн юмнууд л ер нь бол давтагдаад л яваад байна. Тэгээд хүний л амьдрал нөгөө 9 хүслээрээ л гэдэг бах те эрүүл мэндийн эдийн хүсэл боловсрал тэгэл ажил өөр хүүхэд гэж яг явах гэж ажил мэргэжил ерөөсөө яг Монголын 9 хүсэл шиг нэг юу сонирхолтой юу асуухад штэ. Одоо хэрвээ ингээд далайг яг танаа байгууллага чинь манайх нэг шинэ community worker ажилд авах хэрэг байна. Чи ингээд ганцаараа хариуцаад хийчихдэх үү гэх юм бол яг би тэр хүнээс энэ 5 зүйлийг харна гэдэг 5 юм юу байх вэ? Чадвар талаас юу? Юу ч хамаагүй. Ерөөсөө л яг ингээл зах зээл дээр байгаа нийт одоо community workers энэ 5 туршлагач орж болно тий боловсралч орж болно хувь хүний зан чанарч орж болно бүх юм холилдоо л ерөөсөө 5 гэвэл хамгийн түрүүнд ер нь бол хүнийг ойлгон энэрх чадвар буюу нөгөө compassion тийм чадвартай хүн ер нь бол амар хэрэгтэй. Яг тэрний салбар чинь өөрөө хүнтэй харилцаж байгаа байнгын өдөр тутмын нь тухайн хүнийг ойлгохгүй ээжэж тусламж үзүүлнэ гэж бол байхгүй ш. Тийм чинь compassion дээрээс нэг empathy сэтгэл гэндрэн өрөвдөх тийм нинжин сэтгэлтэй тийм хүн ер нь бол энэ мэрэгжилд бол хамгийн чухал зүйл. Тэгээд community worker учраас нэг яг ажлын нөгөө шаардлага талаас бид нар чинь case note бичнэ компьютер дээр ажиллах шаардлагатай. Тийм учраас компьютерийн анхан шатны мэдлэгтэй бүр тусгай тийм супер дупер одоо хэрэглээний програм бол манай дээр бол байхгүй. Одоо customer юу л нэг тийм програм ашигладаг. Microsoft Outlook гэдэг ашиглана. Тэгээд тэдрийг бол яг ороод бол сурах боломжтой. Яагаад тэгэхээр эхний 6 сар нөгөө нэг ямар үе гэдэг үлээ нөгөө нэг дадлагжиж сурж байгаа үе болох. Тийм probation period байгаа болохоор тэр үедээ ер нь бол сурах боломжтой. Тийм болохоор ер нь бол хэрэглээний компьютерийн мэдлэгтэй байхад бол асуудалгүй. Тэгээд хүмүүстэй их уулзна, гадуур явна. Тийм болохоор communication skill сайн байх хэрэгтэй. Ярианы чадвар сайтай, харилцааны чадвар сайтай, хүнтэй энийгээ ярьцдаг тий. Хүн хэрвээ өөрийг чинь одоо жоохон ямар нэг эвгүй байлд орлох юм бол яагаад надад эвгүй санагдсан гэдэг өөр төрөө бас нэг жоохон рефлект хийдэг те тэр communication skill-ийг ашиглаж чаддаг тийм чадвартай хүн байх хэрэгтэй. Тэгээ миний бодлоор ер нь бол 5 дахь нь англи хэл авах уу? Англи хэл чинь болохоор communication skill рүү орчих жоох. Яг тэр харилцааны чадвар ер нь бол бүр амар юу академик англи хэл бол ашиглахгүй шүү дээ. Тийм болохоор англи хэл бол заавал супер ах хэрэггүй ер нь бол өөрийгөө яриаг сонсож явах оронд англи хэл нэлээд шаардах юм шиг санагдаад. Одоо яг үнэхээр ингээд нөгөө хоёулын саяны хэлсэнтэй 4
чадвар байгаа мөртлөө яг миний хэл муу. Гэтэ өөрийгөө өдөр тутамдаа ингээд танилцуулаад тэгээ ойр зүрээ маярчдаг. Гэтэ яг тэгж хүнд туслахаар биш вэ гэж бодож байгаа хүмүүс байвал яг англи хэлийг за яг ийм байхад болчихно гэдгийг одоо хоёлаа яаж хүмүүс таниулах вэ? Ямар хүн анзааны байхад яг хүмүүсийг just go for it, try гэж хэлэх үү хоёлаа. Ер нь бол тэгэл өдөр тутамдаа ярьж чаддаг байвал асуудалгүй л гэсэн үг. Ер нь бол ингээд гадуур гараад те дэлгүүр ороод би юм апарана гэд хүмүүсийн яриаг ойлгочдөг. Буцаад өөрийнхөө юу гэж байгаа хэлж чаддаг л байвал ер нь бол асуудалгүй. Бид нар чинь тийм case note чинь болохоор ерөнхийдөө ингээд уулзалтын үеэр юу ярьсныгаа л бичиж байгаа болохоос биш заавал тийм академик хэллэгтэй байх шаардлагагүй. Буцаад эргээд харахад чи өөрөө ойлгох ёстой. Эргээд хэрэг би өвдөөд явчих юм бол намайг орлох хүн ойлгох ёстой учраас яг одоо factual writing гэж ашигладаг байхгүй юу? Яг юу ярьсан тэрийг л бичих хэрэгтэй. Тийм учраас бүр уянгалуулаач яах хэрэггүй юм шүү те. Бүр яг л ингээд товч тодорхой байх хэрэгтэй байна тий. Тий, ингэж хэлсэн, тэгж хэлсэн, би тэгсэн. Тэгэл болоо. Тийм болохоор бол англи хэл IELTS-ийн 7 8 8 9 тийм юм байхгүй. Одоо яг миний өөрийн IELTS-ийн одоо хамгийн сүүлд би 19 онд IELTS өгөхөд би IELTS-ийн 6 оноо авсан. Тэгээд тэрний дараа нэг байнгын оршноос авах виз авах зорилгоор PT-ийн шалгалт өгсөн. Тэгээ PT-ийн 65 оноо авсан. Тэнгүүд PT-ийн 65 ч IELTS-ийн 7 гэж явж байгаа бах тий. Тэнгүүд ер нь бол нэг тиймэрхүү хавцаа байхад ер нь бол асуудалгүй. Би болохоор ажилд ороод яана миний англи хэл амар хэцүү байна. Ер нь бол миний хамгийн анх намайг ажилд орохоос айдаг байсан үндсэн шалтгаан бол англи хэл байсан. Тэгээд дадлагт ороод ажил хийж явах үед IELTS-ийн одоо 6 оноотой байсан байхгүй. Тэгтэл би ер нь бол өөрийгөө илэрхийлж чаддаггүй байсан IELTS-ийн 6 оноотой хэрнээ. Тэгээд гэсэн ч хүмүүс болохоор чи зүгээр ярьж штэ. Чиний англи хэл чинь нэг жил гарan болж байгаа үнийг хувьд бол асуудалгүй ярьж бид нар чамайг ойлгож байна. Чи бидрийг ойлгож байна. Энэ чамайг муу гэдэг. Тэгэж ярангуй чинь тэгээ өөрсдөө л өөрсдөө тэгээд байгаа ш хин ч хэлээг байна. Тий. Тийм болохоор ер нь бол яг л ажилд орчих. Тэнгүүч угаасаа яг л тухайн ажилдаа хэрэглэгдэг бас нэг тодорхой хэмжээний хэдүүг байгаа шүү дээ. Тэр үгүйгээ сураад авчгаад ер нь бол асуудалгүй юм явах боломжтой гэж би бодоод байна. Ер нь бол тийм болохоор би нэг энд Монголоос ирсэн одоо эрүүл мэндийн чиглэлээр ажиллажсэн одоо нийгмийн халамж, нийгмийн үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан хүмүүсийг бас энэ чиглэл рүү ороосоо гэдэг одоо бодлороо Mongolian Community Workers in Australia гэдэг нэг Facebook хаалттай групп нээсэн. Оо за. Юу гоё юм. За хүмүүсээ ороороо сонирхож байгаа хүмүүсээ гэлээ. Тийм. Тэгээд тэн дээр ер нь бол нэг анхан шатны тусламжийг хаанаас сурах уу? NDIS гэдэг халамжийн сургалтыг хаанаас одоо үндгүй сурах боломжтой вэ? Medication training гэж ямар сургалт өгдөг? Австралийн жолооны үнэлгээг одоо Сиднейд өгдөг бол хаанаас сурах уу? ACT-д өгдөг бол хаанаас сурах уу гэдгийг ерөнхийдөө ингээд жижиг мэдээлэл болгоод оруулсан байгаа. Тэнгүүд тэр ерөнхий юмнуудыг хийчих юм бол ер нь бол эмч одоо нийгмийн ажилтан байсан хүмүүс бол энэ салбар руу ороход бол одоо нэг стажинг англи хэлний нэг айдсал тийм barrier болно гэхээс ер нь бол манай монголчууд бол асуудалгүй хийж чадах гэж би бодоод байгаа. Тийм. Одоо яг манай энэ подкаст оршин буй бүр ингээд шалтгаан чинь өөрөө тэр биш. Ингээд харахаар мэдээд байгаа байхгүй энэ хүн чаднаа хэлэн угаасаа болох юм байна гэдг нь харагдаад байгаа мөртлөө зүгээр л өөрийнхөө бодлороо өөрийгөө чадахгүй гэх тэгэл үйлдэл хийх байгаа юм чинь чадахгүй байх угаасаа тодорхой шүү дээ тий. 70-ийн хувьд англи хэлнийхаа тэр юугаа яаж давж исэн бэ? За яанад миний англи хэл гэж бодсон ч гэсэн яг юу цаашингүй тэгтээ нэг оруулаад явуулаад үзье гэж бодов. Ер нь бол хамгийн ихний нэг дадлаг хийхэд яана би ингээд англи хэл ярьж чадахгүй ингээд гэж амар их бодож исэн. Тэгээд угаасаа нэг сурах ёстой нэг сургалтын нэг хөтөлбөрийн нэг хэлбэр нь яхаарахгүй л дадлаг хийхээс өөр аргагүй. Тэгээд мөнгө төлсөн юм чи одоо нэг юм бичиг баримтаа авахын тулд дадлага хийштэй. Тийм болохоор ер нь бол яг тэр дадлага хийсэн. Тэгээд яг тэр дадлага хийж байхдаа би нэг хүнтэй ажилласан байхгүй юу. Тэр 60 гарсан нэг өвөө байсан. Харахад амар гоё Санта Клаус шиг харагдаг, надад амар гоё харагдаг тийм дотно байхгүй. Тэр өвөөтэй чинь би баг 3 4 жил цуг ажилласан. Амар дотно. Ер нь бол сүүлд бол бүр амар дотно болсон тийм өвөө. Тэгээд тэр өвөөтэй анх ажиллахад тэр өвөө нэг сэтгцэн эрүүл мэндийн асуудлаасаа болоод
эмчнэр рүү очих дургүй болсон. Тэгээд эмчнэр рүү очих дургүй болсон дээр нь тэр нь юу нөлөөлсөн гэхээр шүдний эмч рүү очтгоо. Тэгээд шүдний эмч рүү очихгүй нөгөө хөгшин настай хөнгөнгүү чинь хэл ярианы чадвар нь буурсан. Тэгээд би анх харахтаа болохоор тэр хүнийг нөгөө ойлгож чадахгүй даа ингээл стресстэй яана энэ хүн ингээд надад амар гоё юм яриад хад би ойлгож чадахгүй нэ. Энэ хүн юу ярьж байгааг би ойлгож ээж би энэ хүнтэй ингээд жижигэн ч гэсэн emotional support үзүүлнэ штэ гэж бодоод ингээд ойлгохыг хичээгээл тэгсээр нэ өөрөө ойлгож чадахгүй байгаадаа гутраал бас амар нэг хэсэг амар орсоо юу нь. Тэгээд яад юм бэлээ гэж бодоод тэгээд надаас гадна бас нөгөө нэг хүмүүс ажиллаж исэн. Тэр хүмүүсээс асуусан. Би ингээд тэр хүнийг ойлгохгүй нэ. Бусад хүмүүсийг ойлгож байгаа. Гэхдээ тэр хүнийг ойлгож чадахгүй нэ. Ингээд би тэгээд ингээд миний англи хэл муу болохоор би ингээд ах шиг байна. Ингээд нэг хүнээс нь асуусан чинь надад юу гэж хэлсэн бэхээр чи бити санаа зов. Тэр хүмүүсийг ч угаасаа бүгдээрээ ойлгодгүй. Бид нар зүгээр л ойлгосон юм шиг л одоо нөгөө нэг өгүүлбэр дунд хэлсэн нэг 4 5 үгнээс нь ерөнхийдөө энэ төрлийн юм ярьж байна гэж л ойлгож байгаа юм шиг л эргэж нөгөө харилцаад байгаа болохоос биш тэр хүнийг 100% ойлгодог хүн манай энэ ажилчид донд байхгүй гэх. Тэгээд би ч нөгөө баг сар 2 сар дадлах хийхдээ тэр хүнийг л ойлгож чадахгүй байна гэл өөртөө итгэлгүй ингээл англи хэлнээсээ болоод ингээл гутраад яваад байсан чинь тэр хүнийг тэгж хэлсэнсэн ш. Ингээ надад асуудал биш нөгөө хүндээс асуудал байх боломжтой юм байна. Тэгээ гол нь би тухайн хүний нөгөө ярианаас ерөнхий утгаараа иймэрхүү юм ярьж гин гэдгийг нь ойлгоч чинь гэдэг чинь ерөнхийд болоод байгаа юм байна гэдэг. Тийм нөгөө нэг өөртөө итгэх итгэлийг яг тэр асууснараа олж авсан. Тэнгүү чинь хэрвээ би асуугаагүй бол тэгэл би миний англи муу юм байна. Би л ойлгохгүй байна гэж ер нь бол хойшоо өөрийгөө хойш нь татгаар байсан байгаа байхгүй. Тэнгүүд би тэгээ асууснасаа болоод тэр хүний угаасаа бусад ажилчид ч гэсэн ер нь ойлгоход хэцүү байд юм байна. Тэгээ бүгдээрээ ингээд ойлгохыг хичээдэг. Тэгээд чадлаараа ойлгож байгаа нь нэг 100-ны 50% л ойлгох юм шиг л яриана. Тэгээд яриагаа сонсоод байсан чинь надад ийм мэдрэмж төрөөд ах юм. Одоо яг ингээд бизнесийн орчинд ч юм уу ажил хийхэд ер нь ингээд жоохон бас яг ажил дээр те буули гэх нь цаашаа те бас яг discrimination гэх нь цаашаа ялгалан гадуурхалт гэж яг хэлж болохооргүй, дээрлэлт гэж яг хэлж болохооргүй. Тэгтээ нэг юм байдаг. Тэгээд угаасаа тэр хүмүүс чинь лайфлайф хийж байгаа, бизнес хийж байгаа. Яг энэ нөгөө community worker те одоо энэ нөгөө юуны төрийн бус байгууллага ч юм уу, төрийн байгууллага, ашигын бус байгууллага гэдэг ийм байгууллагуудад ажиллахаар хүмүүс нь тэргүй нөгөө хүмүүсийн хамгийн хэцүү үед нь ингээд хамт байсараагаад ерөөсө хүнийг ингээд нөгөө тухтай болгодог те санаа зовж байгаа юм ингээд байхгүй болгож чаддаг юм шиг гинт санагдчихлаа. Тэгээ тийм орчинд одоо шинэ хүн ажилд ороод орсон ч гэсэндээ жирийн бусад яг ийм бизнесийн байгууллагатаас арай зөөлөн байж магадгүй юм те. Тий. Ер нь бол цаанаасаа тэр хүмүүс тэр юм суудсан. Тий, ер нь бол тий. Одоо мэдгүй одоо яг community sector 100% тийм гол гэж бол би бол хэлж чадахгүй шүү дээ. Би өөрөө туршлагаас ярьж байгаа болохоор. Тэгвэл миний ажиллаж исэн 2 3 байгууллага бол ер нь бүгд тийм. Одоо ороход одоо юу туслах вэ? Чамд ямар тусламж хэрэгтэй? Чи юу сурмаар байна? Мэдгүй юм юу байна? Асуу. Тэгээд бүр зориултын баадыг гаргаж өгдөг. Одоо энэ хүн 5 жил ажилласан чи дөнгөж ажилд орчин чи энэ хүнээс одоо асуух юм асуу 100% асуу. Одоо бүр ажлаас гадуурх ч юм асуух боломжтой бүр. Одоо ажиллаа яаж одоо нэг сургууль цэцэрлэг хүүхдийнхээ сургууль цэцэрлэгийг яаж энэ ажлынхаа ажуур зохицуулж энэ тухайгаа тэр тухайгаас асуух боломжтой. Тэнгүү тэр хүн нь ингээд туслаад дэмжиж аваад явна. Менежер ч гэсэн бас тийм байгаа ер нь бол. Тийм байна. Арай нэг жоохон ялгаатай юм санагдчихлаа. Гинт нөгөө сонсчихснаа гинт өөрийнхөө ажилтай харьцуулснаа бараг гомдож байна. Тий. Та нар тэгдэггүй шүү гэж өгөө. Тий, ер нь бол тийм emotional support тандаас амар тийм гоё зөөлхөн ёстой нөгөө зөөлхөн газардах боломжтой салбар юм. За одоо ингээ гоё юм ярьсных яг энэ community worker ажиллахын хамгийн hot 3 юм нь юу юм бэ? Хамгийн гоё 3. Дараа нь би Агли 3-ыг асууя. Hot. Хүмүүс одоо эргэж ирээд талархсан сэтгэлээ илэрхийлэх. Тэр нь бүр үнэхээр одоо нэг би яагаад энэ салбартаа те одоо үнэхээр дээр happy болгож чаддаг. Ер нь бол амар гоё. Одоо шинэ нэг хүн ирээд би ингээд нөгөө цагаачлалын виз хүссэн ингээл амар олон хэцүү зүйлийг даваал те нөгөө дайнд ажинтай өнөөс зүгтаад ирсэн хүн чинь ингээл би ингээд чир бүхнийг даваал одоо байнга оршин суух виз авах гал явж байгаа байхгүй юу. Тэгэл тэр хүнийг ингээл
одоо над дээр ирсэн цагаас нь хойшоо ингээд 2 3 жилийн хугацаанд одоо ингээд тусас дэмжлэл хаяа жилдээ одоо амар олон уулзсан ч юм уу. Хаяа болохоор баг уулзахгүй заяа. Тэгэж явж байгаа л нэг өдөр ингээд те виза авчлаа. Энийг би танд л хамгийн ихэнд хэлмээр ингээд одоо тухайн хүний нөгөө нэг сайхан бүчэд хуваалцах тийм хүн болж байгаа байхгүй. Тэнгүүт амар гоё юм бол. Тэгэл зөвхөн тийм виз хүсэгч биш одоо нөгөө нэг орон гэргүй болсон хүмүүс чинь явж байгаа орон гэртээ болно. Тэнгүүт тэрийгэ бас хуваалцсан. Тэнгүүт чинь миний нөгөө нэг хийж байгаа ажлын үндсэн утга учир л тэр биш одоо тухайн хүн өөрийнхөө амьдралыг гоё босгох боломжтой болж байгаа байхгүй. Тэнгүүт тэр мэдээлэлээ хуваалцах бас ер нь бол хамгийн өстө нөгөө топ хот. Тийм байна. Бүр төсөөлөхөд бүр амар гоё дотроос ингээд баяр төрөөл нэг гоё болоод байна. Тий. Хоёр дахь нь болохоор community sector чинь ер нь бол өөрөө нөгөө нэг зөндөө олон төрлийн одоо асуудлыг хариуцж байгаа гэсэн шүү дээ. Тэгээ нөгөө youth work, aged care, disability тэнгүүд энийгээ дагаад сургалт мэдээлэл одоо боловсролыг авах боломж амар их байгаа. Зарим нь сурч хөгжих юм байна. Зарим нь үнэгүй. Тийм боломжууд бүр амар их байгаа. Тэрийг ер нь бол хэрвээ хүн өөрөө хүсээд хүн өөрөө чадах юм бол ёстой нөгөө 100% ашиглах боломжтой. Одоо шинэ маргаан ажиллаас гэхэд чинь 7 хоног болон 2 өдрийг learn to grow гэд зөвхөн өөрийнхөө сургалтанд л зориулна. Тэнгүүд би ажиллаа хийхгүйгээр 7 хоногийн 1 өдрийг ингээд зөвхөн өөрийнхөө нөгөө хувь хүн талаасаа хөгжиж дэвших тийм юмд ашиглана. Дээрээс нь нөгөө нэг team leader-ээсээ сард 1 удаа mentoring, сард 1 удаа coaching аавна. Тэгээд дээрээс нь 7 хоногийн 3 дахь өдөр болгоны 3-аас 5 цаг гэдэг нөгөө ажил тарах цагийг with same day гэдэг. Ер нь бол ажилласаа нөгөө нэг яг нөгөө 7 хоногийн дундуур болохоор decompress хийх одоо нөгөө нэг тайвшрах тийм үе болгодог. Тийм болохоор тэр үед ямар ч сургалт байхгүй, ямар ч имэйл бичихгүй, ямар ч нөгөө нэг юу яахгүй. Одоо нөгөө нэг өөрийгөө нөгөө нэг тайвшруулж юу хиймээр байна? Тухайн цагтаа өөрөө юу хиймээр? Ер нь бол компьютероос аль болох хол ахыг санал болгодог. Гэхдээ ажилтай холбоотойгоор ер нь бол жоохон нэг тийм decompress-ийг цаг гаргаж өгдөг. Тэнгүүд манай дарга болохоор юм битээ хий, имэйл битээ бичээ, битээ уулзалт яг тэр цагт бүклээд бай. Энэ цагийг зөвхөн өөртөө зарцуул гэдээ гаргаад өгч байгаа байхгүй. Тэнгүүд сургалт талаасаа өөрийгөө нөгөө нэг хайрлах self care талаасаа ер нь бол тэр нь супер. Тийм байна. За 3 дахь нь. 3 дахь нь flexibility, уян хатан байдал. Ер нь бол миний хувьд одоо би нөгөө 4 хүүхэдтэй болохоор чинь 3 хүүхэдтэй байхдаа одоо хүүхдүүдээ наашин цаашин сургууль цэцэрлэг адилхан нөгөө нэг юу лээ. Хүүхдийн цэцэрлэг амар өндөр төлбөртэй болохоор Монгол эмээгээрээ харуулж байгаа. Тийм болохоор тэр айл руугаа зөөн аавн те. Тэр мэрийгээ зохицуулах тэр цаг хугацааг ер нь бол би энэ community sector-д ажиллаж байгаа учраас би ер нь бол бүхнийг амжуулж чадаад байгаа гэж бодог. Би сургууль хүүхдүүдийнхээ assembly-г бараг л нэг ч удаа бараг тасалж үзээгүй бүгднээр нь очиж исэн. Сургуулаас одоо танаа хүүхдийн тэглээ өвчтэй болчлаа. Тэглээхэд би ер нь бол ажиллаа наашин цаашин болгоод хүүхдүүдээ сургуулаас нь авчиж болж гэн гэртээ өргөж ирээд хоолундын зохицуулцаа тэгээ ажил руугаа явах боломжтой. Тэнгүүд flexibility гэдэг чинь би буцаад ажиллаа 100% хийхэд надад амар тусламж үзүүлж байгаа юм чинь. Тэр flexibility бас ер нь бол манай бас менежерс бас амар шалтгаалж байгаа байх гэж би ер нь бол бас боддیں۔ Тэгээд яг энэ топ 3 зүйл байгаа учраас би энэ салбартаа ер нь бол цаашид ч ер нь бол ажиллах бодолтой байгаа. За Агли 3 нь юу вэ? Тэгээд ямар ч зүйл нэг сүүдэр байгаа да тий. Ямар үед сүүдэр тусаад байна? Агли зүйл нь гэх юм бол хамгийн агли гэх юм бол одоо юу юм бэ? Тэг юу бодж илээ дөнгөж сая. Юу бодж илээ? Burnout. Маш олон хүний crisis, маш олон хүний асуудлыг ингээл өдөр тутамдаа сонсно гэдэг чинь ер нь бол бас бүх хүн хийж чадах ажил бол бас биш. Тийм болохоор энэ төрлийн одоо нөгөө сэтгэл зүйн эрүүл мэндэд хамгаалж чаддаг, буцаад debrief хийж чаддаг тий
шаардлагатай тохиолдолд ажилласаа тодорхой хэмжээний цагийг аваад гараад нөгөө байгальтайгаа ойртоод одоо бясалгал хийдэг бол бясалгал хийгээд йогт явдаг бол йогт яваад тэгээд өөрийгөө энэ нөгөө ажилласаа салгаж чаддаг байх хэрэгтэй. Тэгэхгүй байх юм бол энэ community sector-д ажиллаж байгаа болохоор тэрийгэ дагаад нөгөө нэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, настай хүмүүс тэгэл ер нь бол стресс бол амар их. Тэгээд энэ салбараас амар олон хүн одоо гарах эсвэл энэ ажилд орохгүй байх үндсэн шалтгаан нь ер нь бол burnout байгаа байхгүй юу? Ажлаас хашрах хамшинжтэй болдог, ядаргаанд Нөгөө ордог. ойр байдлын гажуудал гэж байдаг ш бас тий. Зөвхөн ингээд эргэн тойронд нь болж байгаа зүйлийг нийтээрээ ийм болоод байгаа юм байна гэж бодчихдаг. Хүний тарих. Тэгэхээр ингээд эргэн тойронд нь айгүй хүмүүс гэр оронгүй болоод ч юм уу тий. Үр хөвгтийн бөөлийнхтэй ангууд тэр чигээрээ ингээд нэг юм хорвоо ертөнц муухай газар юм шиг бодох. Тэр нэг юм тэр чинь ингээд гажуудал байгаа байхгүй тий. Bias руу унахад арай ойрхон байна тий. Тийм. Тэнгүү чинь хүмүүс итгэл найдвараа алдчихдаг. Одоо ийм салбарт ажиллахаараа энэ хүнч болохгүй байх, тэр хүнч болохгүй байх. Тэнд ч эрүүл мэндийн салбар ингээ болохгүй байх, энд ч боловсролын салбар ингээ бүтэхгүй байх гингүүд. Ер нь бол бүхнийг ингээ жоохон хараар харах гэдэг магадaltaй. Тийм болохоор burnout бол ер нь хамгийн ер нь бол жоохон ugly тал нь. Гэтэ хүн өөрөө ингээд өөрийнхөө нэг self care сайн хийж чаддаг те. Өөрийгөө ойлгоцсон одоо нөө сэтгэл зүйн эрүүл мэндийн дархлаа үүсгэн resilient болсон хүн бол ер нь бол энэ салбарт бол асуудалгүй. За хоёр дахь нь юу вэ? Хоёр дахь нь мэдээж нөгөө нэг хүмүүстэй ажиллаж байгаа. Тийм болохоор харилцааны жижиг сажиг асуудал үүснэ. Тэгэл нөгөө энэ салбар чинь нөгөө дандаа төсөл хөтөлбөр дээр явдаг болохоор бас тодорхой хэмжээний нөгөө нэг дедлайнтай. Тийм болохоор тэрэндээ амжуулах нөгөө цаг төлөвлөлт байхгүй байх юм бол одоо нөгөө цуг ажиллаж байгаа хүмүүстэй ойлголцохгүй байх үл ойлголцол үүсэх магадлал өндөртэй. Тэр нь тэгээд дээрэс нь бас нөгөө нэг ажлын газар чинь зөвхөн би ингээд нөгөө хүмүүстэй ажилдгаараа ажиллаад ах юм биш, бас админ хүн байна, IT хүн байна тий бас бусад хүмүүс ажиллаж байгаа шүү дээ. Тэр хүмүүс чинь бидний яг юу үзэж, юу туулж, ямар хүмүүстэй ярилцдаг ойлгохгүй болохоор бидрэг чинь бас нөгөө нэг жоохон одоо гадаад хүн гэдэг байдлаасаа харна. Юу нь болоо энэ баг гадаад хүн те гаднаас ирчээд австрал хүмүүс туслах гэдэг энэ юм бэ гэж харна шүү дээ. Тэгэхээр ер нь бол жоохон өөртөө ихтэй байвал илүү ер нь бол бид нар бол ер нь бол монголчууд чадна дөө ер нь бол тийм тэрнээс дотроосоо тий өөрөөсөө нэг юм чадна гэсэн юм аавраад хөвчээ гэсэн аавраад тий яах юм тийм байхад бол ер нь явчих гээд байгаа тий яг бүх юм дотроосоо тэгэхгүй өөрөө яна би юм биш юм тий тэр нөгөө тэр хүний бодолт нь өөрөө дагаж автаадах юм бол тэр хэмжээгээр нэг юм юу унаад тийм жоохон сэтгэлээр унаад ингээд энэ хүн намайг дээрлэхэд байна да би ч одоо гадаад хүн чинь чимээгүй байж гэх юм тэгж бодох хэрэггүй байхгүй юу нь бол яагаад гэсэн надад энэ таалагдсангүй гэдэг нэг баундрыгаа сайн үсгэж чаддаг. Тэгэх юм бол ер нь бол харилцааны одоо нэг тэр хүн австрал хүн байна уу би одоо монгол хүн байна ер нь бол юу асуудал үүсэхгүй болоод эхэлчихнэ. Одоо анх эхлээд бол яг тэгж боддог гэсэн юм. Энэ яа намайг тгээ хэлчих би гадаад болохоор намайг тгээ хэлчлээ тий. Хамгийн түрүү тэрлүүл авчирдаг тий ерөөс. Татаас болоо би гадаад болохоор тэгчтэй гээл тий. Тэгээс ер нь бол тий. Тэгэхээр тэрнийг даваад гарчвал асуудалгүй бас. За гурав дахь англи зүйл байна уу? Австрал хүмүүсийн ярьжсэнаар сонсох юм бол яг миний зүгээс бол биш л дээ. Австрал хүмүүс болохоор цалин баг гэж үздэг юм байлаа. Community sector тэр чигээрээ ер нь бол цалин баг. Австрал хүмүүс ийшээгээ энэ салбарт ер нь бол 101 одоо community sector бүгд нь харах юм бол 101 50% ч юм уу 60% нь австрал хүн байхад ер нь бол 30-40% нь бараг л ер нь бол гадаад байгаа байхгүй юу? Ялангуяа одоо нөгөө support worker ажлууд дээр бүр илүү тэр хувь чинь баг 60-70% баг гадаадууд болж байна. Тэнгүүд яагаад тийм байна гэнгүүт цалин баг гэж ярьж байгаа юм. Тэгээд тэр хүмүүс одоо манайх нөгөө боловсролын байгууллага болохоор манайхаас гарсан хүмүүс Department of Education руу ANU руу ордог байхгүй юу? Тэгээд тийшээ оронгууд жилийн нэг 15-20 мянган долларын цалин нэмэгдээд байгаа юм байна л да. Тэгээд миний хувьд болохоор
тэр бол асуудал биш аахгүй. Би болохоор ингээ уян хатан байна. Би хүүхдүүдэд харчиж Тийм гин, шүү. дуртай ажиллаа хийчихэж гин. Надад тэр 15,000 20,000-ын ялгаа бол бараг л нэг нөлөөлөхгүй байхгүй. Тэнгүүд Австрали хүмүүс болохоор цалин бага л гэж ярьд юм байлээ. Тэгээд Монгол хүмүүст бол нэг амар тийм асуудал болохгүй байх гэж би бодож байна. Тийм. Тийм шүү дээ. Ялангуяа яг анх удаа тэ нөгөө Монголоос ирчээд эндээ яг энэ хүссэн мэрэгжлийнхаа ажил руу орж амжаагүй байгаа бол хамгийн ихний алхам болоход бол Мгм. цалин баг хамгийн сүүлийн хүчин зүйл байдаг шүү дээ тий. Тийм. Гэтэ Салбар нь далай өөрөө бүр юу угаасаа юм гоё. байна? Гоё шүү. Ажилтаа нэгт бол амар дуртай юм байна. Тэгээд бүр Мгм. угаасаа аргаа болцсон юм байна гэж би өөрөө гинт сэд үгэнлээ. Яагаад Мгм. гэхээр би нөгөө 3 ааглын дотор юу байх болоо гэж хэлсэн аахгүй. Бүр яг 10 жил мэл тахад нэг юм хятад зөөрч зүг гэж харж байсан юм аа. Аа, ууралсан үедээ хэний ч асуултанд битгий хариул. Баярлсан үедээ хинт ч юу ч битгий амал гэдэг. Мм. Тийм хятад юу гэдэг. Тэр надад гинт санаанд ороод яг нөгөө Аха. хүмүүсийн ууралсан юм уу нэг тийм апсет хин нэг нь гомдсон нэг нөхцөл байдал нь амьдрал нь гаццсан. Ер нь сэтгэл зүйн хувьд нэг жоохон тийм цорилтод орцсон ийм хүн болгонтой өдөр болгоноо уулзж байгаа шүү дээ тий. Тэгэхээр хүн чинь нөгөө ууртай үедээ ч юм уу зүгээр сэтгэл зүйн юм өөрчлөлтөнд байгаа үедээ хаан харилцаж байгаа хүн хин гэдгээс үл хамааран буруугаж их гэдэг ч юм уу жирийн үеэс арай муухай хандах гэдэг ч юм уу тий. Мгм. Тэгээ Мгм. дараа нь ингээд нөгөө харамсах өө уг нь бол тэр хүний тийм биш байсан шүү дээ. Би яагаад ингэж вэ гэдэг тийм Мгм. тохиолдлууд илүү олон болдог юм шиг санагдаад идэг. Баярсан үед хүмүүстэй би чи миний тэрийг авъя нэг ав гэх юм аа. Бас өгөөлтэй нэг сэтгэл хөдлөлөөс болж байгаа Аха. хүмүүсийн үйлчлүүд өөр. Тэгээ би Мгм. зүгээр ингээд өөрөө жоохон урьдчилж ашуум хийгээд аль Аха. нэг агли дээр нэм өөр хүмүүсийн мэдээж нөгөө хэцүү юм сонсох гэдэг нь бол байсан л та. Гэхдээ давхар яг Мгм. тийм хэцүү үедээ хүн над руу ингээд юм хэлэнгүү тэрийг одоо нөгөө өөрийгөө бэлдэж чадаагүй ч юм уу энэ ажилдаа үнэхээр дуртай биш хүн болвол жоохон take it personally гэж тийм өөр дээрээ хүлээж авах гад Мгм. байж магадгүй гэдсэн чи яг жоохон тийм адилхан юу боловч тэр нь илүү дотоод байгууллагынхаа хүмүүстээр сая Мгм. хоёр дахь агли дээр нь гарч ирсэн шүү дээ тий. Тий. Тэгэхээр яг тэр нөгөө өөрийнхөө одоо клиентууд гэсэн үг тэр нөгөө тусалж байгаа хүмүүсээсээ бол тийм мэдээж муухай ааштай хэцүү өдрүүд гарч Мгм. байгаа бах тий. Тэрийг гаргаж ирж Тий. хэлэхгүй байх гэдэг чинь мандаа өмбөрстэй янз бүр болчихжээ. Тийм. Тиймэрхүү хүмүүс яг хоо мерсер байдаг л та одоо шинэ би тийм асуусан надад тийм олоод өг те нэг тийм албатай юм шиг. Би одоо ажиллаа хийж байгаа л да миний ажил л та. Гэхдээ бас тэр чинь бас нэг харилцан гоё байвал бас аль альнтаа л гоё шүү. Тэнгүү чинь тийм хүмүүс бол ер нь бол нэг 1% гэж бол би бол баг хэлэхгүй. 0.5 ч юм уу. Энэ бол амар бага. Тэгвэл бас хичнээн хэцүү байгаа ч гэсэндээ өөрт нь тусалж байгаа болохоор хүмүүс хүндэтгэлтэй ханддаг гэж магадгүй юм байна те нөгөө талаасаа. Бид нар чинь болохоор ингээ гаднаас нь зөвхөн төсөөлөл байгаа шүү дээ. Энэ хүн ингээд ийм байгаа юм чинь ууралж магадгүй гэтэл нэг хүн те ингээл баг нөгөө анжил 70 ч болчих те хүн гарч ирээд заа чи ингээрэ гэдээ хахаар нэрээ бас тэгэж муухай хандахгүй байж болох юм байна. Тийм. Тийм болохоор ер нь бол энэ одоо burnout хийж гарахаас илүү нөгөө нэг илүү ажилласаа илүү нөгөө таашаал аваад энэ happy байгаа болохоор би ер нь бол энэ чиглэлээр ер нь бол цааш ажиллана л гэж бодож байгаа. Харин тийм байна. Гэтэ нэрээ үнэхээр гоё мэрэгчлэр ажиллаж байгаа юм байна. Зөндөө олон зүйл сурч байгаа юм байна тий. Тэгэл кейс болгон чинь шинэ зүйл шүү дээ. Одоо тэгээд эндээ байх уу жоохон хувийн асуулт үзье. Хоёул хувийн юм яриулжсэн чинь. Энэ удаа амар хувийн шүү гэж байна. Ааха. Монголдо буцах уу, эндээ ер нь байх уу? Монголдо очиод яг энэ талаараа бас илүү гоё юм байд юм байна гэд таньж мэдүүлье гэж бодож байгаа юу? Яг одоогийн байдлаар бол яг Монгол одоо өнөө марашгүй буцна гэсэн бол төлөвлөгөө бол байхгүй. Яг уу одоо нөгөө нэг визний асуудал жигдрэхгүй ч юм уу эсвэл дараагийн виз асуудалтай болоод эндээсээ буцахаар бол ер нь бол би бол буцахад бол би зөндөө юм сураад авцсан, салбартаа ажилласан, мэдлэг боловсрол туршлага бүх юмаа ингээд хэрэгжүүлээ те. Би энэ чиглэлээр ингэж явбал болох юм байна гэдгээ ойлгоцсон болохоор би Монголдо очих юм бол ер нь бол яг энэ чиглэл рүүгээ ороод ажиллахад бол надад асуудалгүй гэж боддог. Монголдо би нэг хэдэн жилийн өмнө яг энэ ажилдаа ороод удаагүй байхдаа Монгол залуутай ярьж ирсэн. Монгол нийгмийн ажил хийсэн залуутай. Тэгээд би энд юм хийдгээ Монгол яадаг вэ гэдэг ингээд бид хоёр нөө харьцуулж ярьж ирсэн байхгүй юу. Тэгээд ярихад бол бараг л 100-ны ер нь бол 80-90% нь бол төстэй байсан. Тийм болохоор Монголд очиод би ингээд энэ чиглэлийг ингээд хөгжүүлэх ч юм уу те төрийн бус байгууллага нээгээд
одоо Монгол хүүхдүүдэд туслах, Монгол ээж аваадаа туслах чиглэлийн үйл ажиллагаа явуулахад ер нь бол болохгүй юм байхгүй. Тэгээ яг одоогийн байдлаар бол би энэ байгууллагатай ажиллагаараа ажиллаад ойрын хэдэн жилдээ бол ер нь Австралида байх төлөвлөгөөтэй байгаа. Тийш дээ нялх нараагаа өсгөж байж үлээ те. Бас нэг бүр том ажлаас чухал ажил байна шүү дээ тийм ээ. Тий, манай нөгөө том хүү бас нөгөө ахлах сургуульд орох гэж байгаа болохоор бас тэрнийгээ бас нэг жоохон settle юм хийх бас хэрэгтэй. Тийм байна. Вау. За надаас бол асуултууд маань ер нь дуусж гин. Тэгээд яг бас нэг зүгээр сонирхоод байгаа юм нь одоо би ингээд нэг хүүхэдтэй тэгээд бас л ингээд болгохгүй л бит хоёрлоо үзэж байгаа хоёулахнаа байгаа энд ээж аа байж явцсан. Тэгээ одоо ингээд гурвалахнаа байнгут ингээд ээлжилж ажиллаа. Яг бит хоёулаа гэрээсээ 100% ажиллаж байгаа хүмүүс ихгүй. Тийм болохоор ингээд ой 6 сартай хүүхэдтэйгээ бол ингээд болж гин. Хурал мурлаа зөрүүлээл тээ. Тэгэл одоо ингээд манай сая хаалга малга төгшөөл орж ирэх гэлээсэн. Тэгэхээр дөрвөн хүүхэд гэхээр яг үнэндээ миний санаанд буухгүй байна. Бүр төсөөлж чадахгүй байна яг үнэндээ. Яаж болгож ив нэг топ бас 3 типээ хэлээд өгч гэдэг. Яаж ингээд ажилтай хамт тэгээ ажил гэдэг чинь өөрөө ямар их хэмжээний энерги цаг хугацаа бидраас шаарддаг үлээ. Бүр 4 хүүхэд нөхөр тэгээ өөрийгөө миний бодлоор нөгөө нөхөртөөгөө би одоо ер нь бол анх нөгөө нийлсэн цагаасаа хойшоо ингээл өдийг хүртэл ингээд одоо байсан хугацаагаа дүгнэх юм бол би тэр чинь 2009 оноос хойш сууг байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр хугацаагаа дүгнэх юм бол би одоо нөхрийг бол 99% ер нь бол ойлгоно. Манай хүн ч гэсэн 99% намайг ойлгоно. Яг хаяа нэг үйл боловч мэдээж үгүй гарна л та. Яг нэг хөв байна гэж. Тий, нэг хөв байгаа тий. Тэнгүүд бит хоёр нөгөө би бинтэйгээ ингээ ойлголцоод би нэгээ ингээд нөгөө яавал энэ хүн тусламж хэрэгтэй, яавал энэ хүн одоо happy явах уу те. Тэрийг ингээ 100% ойлголт одоо 100% 99% ойлголцсон болохоор би ингээд надад одоо тусламж хэрэгтэй үедээ хэлэх байхгүй одоо шинэ өнөөдөр ихэд ингээ би подкаст гаргаж байна гэд хандаа ингээд хэлчихтэй шүү дээ. Тэгээд хэлээд одоо цаг төлөвлөд манай хүн хүүхдүүд аваад тоглоомын талбараа гарч байгаа байхгүй. Тэнгүүд тэр хүнээс ирж байгаа тусламж дэмжлэг байгаагүй бол би ингэж өдийг хүртэл ингэж ер нь бол явахгүй байсан баг. Тийм болохоор хосуудын хоорондын харилцаа ер нь бол номер 1. Карьерт бас чухал байна тий. Тий. Би хизээш ингэж нөгөө карьераасаа бас ингэж холдохгүй ингээ бас ингэж яваад байгаагийн бас үндсэн шалтгаан нь одоо манай хүн байгаа байхгүй. Хоёрдугаарт нь болохоор цаг төлөвлөлт гэж бодож байна. Менежмент. Хүүхдүүдэд хааш явуулах уу, аль одоо цэцэрлэг сургууль, жудо, төвлөрхөөр, усан сэлэлт юунд нь явуулах маань тэрнийхээ цагийг ер нь бол бас амар зөв төлөвлөдөг байх хэрэгтэй. Тэгээд миний хувьд болохоор би нэгтгэс хагасаа хүртэл ерөнхийдөө тиймэрхүү юмнуудыг зохицуулаад бүтэнсэн өдөр дан гэр бүлэрээ л бай гэж айлуулах хичээдэг. Тэгээд тэрэндээ ер нь бол стик хийх хичээдэг. Гэхдээ хаяа бас нэг өөр тийшээ бас явах маргүй гарнаа. Тэгээд ер нь бол цаг төлөвлөлт амар чухал. 3-дугаарт миний ер нь бол энд ирээд сурсан чадвар гэж би ер нь бол дүгнэж байгаа нэг чадвар 50 байх чадварыг амар сурсан. Одоо нөгөө цаг үетэйгээ ингэж нөгөө peaceful байх. Одоо нөгөө өмнө нь бол гэр орон цэвэрхэн биш гэрээ цэвэрл аясаа угаа тийш явах хэрэгтэй энийгээ хийх хэрэгтэй гэж амар тийм юмны хойноос ингэж амар гүйж амьдэрдэг байсан. Сүүлийн одоо энэ сэтгэл зүйн эрүүл мэндийг судлаа нийгмийн ажлыг хийгээд ихснээс хойшоогоо сурсан ганц чадвар бол одоо энэ яг одоо бай. Яг тэ гэр орон жоохон цэвэрхэн биш л байна. Гэхдээ хүн ирэхээр бол би цэвэрлчин. Гол нь хүүхдүүд өвдөхөөргүй л тийм цэвэрхэн байвал хангалттай шүү дээ. Тий. Тэгээд ямар ч сан идэх хоол байна. Идэх хоол байхгүй бол гадуур гарахгүй юу, амархан хоол хийх үү, хийхгүй юу, заримдаа залхуурах үедээ гэр бүлээрээ бэлэн гомд чинь. Өдөр болгон бэлэн гомдод байгаа биш шүү дээ. Тэр чинь сартаа 2 сартаа нэг юм чинь хаяа нэг чийл ах үе байна шүү дээ. Тэнгүү чинь яг тиймэрхүү одоодоо байж ингээд өөртөө нэг 50 байдлыг одоо үүсгэж сурсан юм. Тэрнээсээ болоод ер нь бол амар тийм сүүлийн хэдэн жил ер нь бол стресс ер нь бол амар багассан гэж боддог. Тэгэхээр ер нь бол нэг амар юмны хойноос мэдээж одоо зорилгын араас явуулгүй л яах вэ? Гэхдээ тэрэндээ бас тодорхой хэмжээний одоо нэг би энийг хийхтэй тэрийг хийхтэй гэдээ үйлдэлээ бичээд араас нь яв.
тэрний хажуухаар бас амьдрах хэрэгтэй гэдгээ бас мартаж болохгүй байх юм. Тийм шүү дээ тий. Вау. За баярлалаа. Хэрэгжүүлнэ. Одоо цаашдаа манайх тэгэл number 2 3 4 гэж бас явах гэж бодож байна. Тэгэхээр надад бол амар гоё хэрэгтэй зөвлөгөө байлаа. Гэтэ нэг хүүхэд гэдэг чинь бас амар хэцүү байхгүй юу? Нэг хүүхэд чинь 100% ээж аваас хамааралтай байхгүй. Тэгэхээр ер нь бол нэг хүүхэд амар хэцүү. Тэгэхээр 2 3 гэхээр арай нэг хоорондоо тоглоно шүү дээ бас. Тийм байна. Яг нэг хүүхэдтэй бол яг нэг хүн тоглох хэрэг гараад байна. За одоо эцэст нь хэлэхэд одоо ингээ гэртээ би ч чадахгүй дээ гэд яг үндэ чадах хүн заяа. Гэтэ чадахгүй дээ гэж байгаа хүнд нэг ганц сайхан зөвлөгөө нэг одоо найзаагаа гэж бодоод нэг загнах ч юм уу, хатгах ч юм уу яа тэр хүнд нэг юм зүрхэнд нь хүрээч. За яг юу хэлэхээ бас сайн мэдэхгүй байна. Ер нь бол хийгээл үзэх юм бол чадна. Бид нар зүгээр хийгээгүйсээ болоод айгаад би чадахгүй дээ гэж л хойшоо суугаад болохоос биш. Чи хийгээл үз. Тэгэд хийгээд үзээд бодоод яах вэ тий? Тий. Хийгээд үзэх юм бол алдаа чинь бас өөрөө туршлахгүй. Бас алдаанаасаа туршлага болно ш. Одоо жишээ нь нэг ярьцлаганд орохоор буруу хариулчих юм бол дараа нь бодно ш. Би тэр үед тэгж хэлхээсэн тэгээд туршлага болж үлдэх байхгүй. Тэгэхээр ерөөсөө алдахаас битээ хийгээл үз. Чадна угаасаа. Чадахгүй байсан цуурна. Ер нь бол тийм болгоо асуудаг. Яг үнэ. Вау. За. Маш их баярлалаа. Яг гоё час хийсэн нэг хүнд хүрээд нөгөө хүн маань үйлдэл хийж авах гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн амралтын өдрөөсөө цаг гаргаад тэ хин нэгэнд хэрэгтэй ах гэж бодоод энэ подкастт орсон далаада маш их баярлалаа. Өөрөө чинь зүгээс гоё хэлмээр ч юм уу төгсгмөр үг байна уу? Намайг подкаст орж оруулсанд баярлалаа. Миний хувьд анхны юм нэг том ярьцлага шүү дээ. Би ч бас намайг урьж байна. Би бас нэг хэлэх юмтай болчих гэж бодож байгаа гэж надад амар гоё тийм мэдрэмж төрүүлээ. Маш их баярлалаа. Тэгээд монголчуудаа юу гэж хэлэхээр одоо энэ Австралид ажилд орох гэж байгаа монголчууд маань битгий хүн болгоно л алдтай. Гоё. Apply даалаа. Юу бол болно. Чадна. Бид нар чадна. Хийж хэлээ. За маш их баярлалаа. Ингээд бүгдээрээ дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай. За баяртай.